Яа, сайн байцгаана уу? Дуу сонсогдож байна уу? Сайн байна уу? Маш сайн тод сонсогдож байна. За дууга хаачаад энд ирээд байсан. За та бүхэндээ энэ орой мэндийг хүргэе. Өнөөдөр бидний цуврал сургалтын 2 дахь дугаарт Дорж Дэрэн багш хүүхдийн хөгжилдөх хэл ярианы хөгжлийн үүрэг ач холбогдол сэдвээр лекц сургалт явуулна. Тэгээ багш маань өөрийгөө танилцуулаад сургалтаа эхлэе гэсэн учраас за би ширээ зогсоогоод тэгээд Дорж Дэрэн багш өөрийнхөө ярих зүйлээ шеэрлээд яриарэ. Баярлалаа гэвсрээ. За сайн байцгаана уу? За Сайн байна уу? Сайн сонсогдож байна. За дийлэгц маань харагдаж байгаа болов уу? Харагдаж Харагдаж байна. За бүгдээрэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За зарим газар нь өглөө, зарим газар нь өдөр, зарим газар нь орой болж байгаа. За миний хувьд Монголоос холбогдож байна. За намайг Дорж Дэрэм гэдэг. Би Герман улсын Kaiserslautern-Landau гэх сургуульд докторантурт суралцдаг. За 2022 онд энэ сургуулийг тархи сэтгэл судлалын ухааны чиглэлээр төгссөн. Тэгээ одоо үргэлжлүүлээд докторантурт суралцж байгаа. За ийм хүн байна. За одоо Монгол улсад докторийн судалгааны өгөгдөл цуглуулахаар бол төртөө болоод ирсэн байгаа. За мөн хажуугаар нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээнцэх хөгжлийн төв гэж манай улсад шинээр байгуулагдсан нэг ийм төв байдаг. За энэ төвд бас давхар ажиллаж байгаа ийм хүн байна. За өнөөдөр та бүхэнд би за өнөөдөр ч юу аах вэ? Ерөнхийдөө миний хувьд хэлний бодлогын үндэсний зөвлөлтөд тохиролцоод нийт нэг 10-аад лекц өгөхөр болсон байгаа. За энэ 10 лекц маань гол төлөв бол хүүхдийн хэл ярианы хөгжилтэй бол холбоотой ийм үе шаттай юм лекцүүдийг орохоор бол төлөвлөсөн. Тэгээд эхний удаагийн лекц маань болохоор хүүхдийн хөгжилт хэл ярианы хөгжлийн үүрэг ач холбогдол гэсэн сэдэв байна. За тэгэхээр хэдүүлээ ямар ч гэсэн сургалт эхлэхээс өмнө нэг товчхон нэг сэтэлж тасгал маягийн зүйл хий. За тэгэхээр энд нэг 5 асуулт би бэлдсэн байгаа. За энд уулзалтанд оролцсон хүмүүсүүдээс маань нэг төлөөлөөд нэг 4-5 нь хариулчихад болно. За тэгэхээр эхний асуулт маань бол та аль улсаас холбогдож байгаа вэ? За хэдийн хэлээр ярьдаг вэ? За гадаад хэл шинээр сурахад ер нь хялбар байдаг санагддаг уу? За бага насны хүүхдтэй хэр ойр байдаг? За эсвэл ажилтдаг вэ гэсэн энэ 5 асуултанд нэг 4-5 хүнийг хариултыг авъя тий. За би Америк Монгол судлалын төвөөс оролцож байгаа. Монголоос оролцож байгаа. Миний хувьд бол 3 хэлээр ярьдаг. Гадаад хэл шинээр сурахад бол дунд яг тийм хялбар байдаг байгаагүй. Мэдээж хичээл зүтгэл байсан. Бага насны хүүхдтэй бол их хол ажилладаг. Тийм учраас одоо цаашдаа ойрхон ажиллах тийм юу болж байгаа учраас энэ сургалт семинарыг их үр дүн өгөх байх гэдэг их юутайгаар ингэж оролцож байгаа сэтгэл тийм
хөдөлсөн бас их өөртөө их юм мэдээлэл хүлээж авна гэсэн биднэрт их хэрэгтэй мэдээлэл болно гэсэн үднээс оролцож байгаа. Баярлалаа. За баярлалаа. За дараагийн хүн. За намайг Отгон Чимэг гэдэг Австрали улсад амьдарч байна. За Австрали улсын Мельбурн хотоос холбогдож байна. За одоогийн байдлаар би бол 2 хэлээр ярьдаг. Эндээ англи хэл гэн эндээ албан ёсны орчуулагч мэрэгчлээ бас одоо хэлээ зааж байгаа. За мэдээж хэрэг монгол хэлний багш учраас гадаад хэл сурахад бол над тийм айхтар төвөгтэй биш. Ер нь өөрөө сурсан. За тэгээд ер нь бага насны хүүхдүүд бол байнга ойр ажилладаг. Яг би өөр багш учраас бүх насны хүүхдүүдтэй ажилладаг. Одоогоор 5-аас нас Гол 5-аас 14 насны хүүхдүүд хичээл зааж байгаа монгол хэлийг. Тэгээд заримдаа одоо гадаадынханд заадаг ийм багш хүн байна. Энэ давхар Юу- Нэг хүн давхар яриад авчихгүй. Дуламсар ингээд мик хаах уу? эсвэл модератор маань микийг хааж болох болов. Харин тий. За тэгээ За одоо баярлалаа. За дараагийн хүн нь. За дахиад 1 2 хүн авъя тий. За би Улаанбаатар хотоос холбогдож байна. Би 2 3 хэлээр ярьдаг. Аха. Тэгээд гадаад хэл сурахад ер нь аргаа олчвол яг тэр хэлээ сурах аргаа олчвол ер нь сайжгүй санагддаг шүү дээ. Тэгээд бага насны хүүхдтэй тийм ч хойрхон ажилтгүй. Ажилтдаг. Номын гэр сургалтын төвийн багш гадаад хүмүүст монгол хэл заадаг. Гадаад Насны хүрэгчдэд заадаг. За. За сонирхолтой. Баярлалаа. За хамгийн сүүлд хүн нь. За би Ирландаас За би Ирландаас холбогдож байна. Монгол сургуулийн багш байна. Тэгээд Эрдмийн ундраг гээд Монгол сургуулийн багш. Ерөнхийдөө манайх бол яг хүүхдүүд нэг 7-оос 14 насны хүүхдүүдтэй одоо монгол хэллийн сургалт дээр анхаарч ажиллаж байгаа. Тэгээд би болохоор өөрөө яг монгол тэгээ англи хэлээр ярьдаг. Тэгээд ерөнхийдөө монгол англи хэлийг гадаад хэлийг шинээр сурахад танд хэлбэр санагдгүй чинь ерөнхийдөө хэл чинь өөрөө хэрэглэн юм чи ерөнхийдөө яг хэрэглэх орчноо бүрдүүлээ тэгээд одоо тий төвшингээ хавруулах тал дээр сайн анхаарад тэгээд үгийн сайтай тэгээд хэрэглээ тал дээр илүү анхаарах юм бол одоо тий орчинд нь орол илүү хурдан сурдаг гэдэг утгаараа тий за тэгээд тэр талтай ч гэсэндээ бас хүүхдүүдтэй нөгөө яг одоо бодит тэр орчингийн бүрдүүлэх тал дээр бол анхаарч маань сурвал бас яг одоо монгол хүмүүстэй тэгээ илүү одоо ойлгуулах тал дээр тийм ээ яг нөгөө хэрэглээний монгол хэлийг заадаг. Тийм за тэгээд бага насны хүүхдүүдтэй ажилладаг гэсэн үг тийм. За тэгээд баярлалаа. За баярлалаа бүгдээрэнд нь. За тэгэхээр миний хувьд болохоор дандаа ер нь бол лекц тавих сэдэв маань хүүхдийн хэлтэй холбоотой. За тэгэхээр хүүхдийн хэл гэдэг бол нэлээд салбар дундын шинжтэй бүр шинжлэх ухааны одоо том салбар гэж бол явагддаг. Үздэг. За тэгэхээр энэ сэдэв болвол за сэтгэл судлал за мөн хэл шинжилэл за мөн тарих мэдрэл судлал за гэх мэт энэ үндсэн 3 салбар бол маш хүчтэй уялдаатай бол энэ сэдвийг бол судалдаг. За тэгэхээр энд бол бас ялангуяа насанд хүрэгчдэж монгол хэл заадаг хүмүүс байх шиг байна. За мөн хүүхдүүд бас монгол хэл заадаг багш нар байна гэж бол ойлгоод байгаа. Тэгэхээр миний сургалтууд бол илүү бас нөгөө арга зүй рүү чиглүүлсэн ийм сургалтууд байна. Гэхдээ эхний одоо өнөөдрийн ярьж байгаа сэдэв бол илүү бас удирдлагын шинжтэй та хэдэд ерөнхий одоо хэлний талаар ер нь ойлголт өгөх хүүхдийн хэл ярианы ер нь хөгжлийн онцлог гэж ер нь ямар байдیں, ямар үүрэг ач холбогдолтой байна. Тэр талаар бол ярина.
За тэгэхээр эхлээд хэдүүлээ хүүхдийн хэл ярианы хөгжилтэй холбоотой нийтлэг ер нь асуултуудтай бол танилцъя. За тэгэхээр хүмүүсүүдийн дунд бол ер нь бол янз бүрийн нийтлэг асуултууд бол байдаг тий. Хүүхэд ер нь хэлний талаар хэдэн насандаа юуг мэдсэн байвал ер нь чухал юм бэ ч гэдэг юм уу. За эсвэл хүүхдийн хэл яриа ер нь хэрхэн яаж хөгждөг юм бэ? Хүүхдийн хэл ярианы хөгжилд ер нь юу чухал нөлөөтэй байд юм бэ? За насанд хүрэгчдийнхаас ер нь юугаараа ялгаатай байдیں۔ За мөн одоо хүүхэд те хизээ 2 дахь эсвэл одоо 3 дахь хэл сурвал илүү үр дүнтэй байдیں, чухал байдیں ч гэдэг юм. За мөн хүүхэд хэлээ эзэмших нь те 2 дахь хэл одоо сурч эзэмшихээс өөрөө ижилүү. За мөн хамгийн сүүлд хэл ярианы хөгжлийн хоцрогдол болон эмгэг гэж юм юу хэлдэг вэ? За энэ бол нэг юм нийтлэг одоо хүмүүсүүдийн дунд байдаг ерөнхий асуултууд. За тэгвэл яг энэ чиглэлийн салбарт маань яг ямар шинжтэй онлын болон практик шинжтэй асуултууд байдаг вэ гэхлээр. За практик талаас нь хэдүүлээ эхлээд ярилцъя. За эхний асуулт бол мэдээж хүүхдээ хос хэлтэй өсгөх нь сайн уу муу юу гэдэг. За энэ бол нэлээд хүмүүсүүдийн мэдхийг хүсдэг юм асуулт. За дараа нь гадаад хэлийг ер нь хэдэн наснаас ер нь сурах хэрэгтэй вэ? За мөн гадаад хэл сурах нь их хэлний хөгжилд ер нь саад болох уу? За мөн хүүхдийн хэл ярианы хөгжлийг яаж илүү үр дүнтэйгээр дэмжих вэ? За мөн хэл яриа гэхлээр дотроо бас нэлийн том сэдвүүдийг дид сэдвүүдийг хамраа явдаг. За тэрний нэг нь хүүхдийн уншлагын чадварыг ер нь яаж илүү сайн заавал болох юм? Яаж илүү үр дүнтэйгээр дэмжүүл болох юм? За мөн хүүхэд хэлд оройтож орох ер нь ямар үр дагавруудтай байдیں тий? За дараа нь юу гэдгийг сонсголын бэрхшээл хэл ярианы хөгжилд ямар нөлөө үзүүлэх вэ гэх юм. За гэх мэт ийм бол практик шинжтэй асуултууд бол байдаг. За онлын хүрээнд гэхлээр за энэ дээр бол бас нэг нийтлэг хэдэн асуултууд бол судлаачд бол тавьдаг. За энэ юу вэ гэхлээр хэл бол бид нар бүгдээрээ мэднэ хүний харилцааны маш хүчирхэг бол хэрэглүүр. За тэгвэл энэний яг мөн чанар нь чухам юу юм бэ гэдгийг бол яг энэ чиглэлийн салбарын судлаачдаа сонирхож бол асуудаг. За хүүхэд хэрхэн одоо хэлийг бусдаар заалахгүйгээр сурч эзэмшдэг вэ гэдэг. За энэ асуулт бол одоо хүртэл хариу нь гараагүй ийм шинжлэх ухааны маш сонирхолтой асуулт байгаа. За мөн хүүхдийн хэл ярианы хөгжлийг ойлгох нь хүний тархины бүтэц үүргийн талаар ер нь юуг өгүүлэх боломжтой вэ? Бид нар энийг ойлгоснороо ер нь өөрсдийнхөө тархины үйл ажиллагааны талаар юуг мэдэх боломжтой гэсэн энэ асуултыг бол тавьдаг. За мөн хүний тархинд 2 дахь хэл ер нь яаж бэхлэгдсэн байдیں? Их хэлээс тусдаа юм уу эсвэл хамт юм уу гэдэг асуулт бол бас их сонирхолтой байдаг. За дараа нь их хэл 2 дахь хэлд эсвэл 2 дахь хэл их хэлд ер нь яаж нөлөө үзүүлээд байдیں? За хамгийн сүүлд хүний хэл Arte Kopperot ist Frühlingsstadt. За энэ давхар ярьж байгаа хүний микийг хаагаад өгөөрэй. Хааж. Хамгийн сүүлд бол хүний хэл одоо харилцааны чадвар амьтдынхаас юугаараа ялгардаг вэ гэдэг. За ийм бол онлын шинжтэй асуултууд бол яригддаг. За тэгэхээр бид нар миний орох одоо 10 сургалтын хүрээнд бол эдгээрээс бас зах зугаас нь бол ерөнхийдөө бол ойлгож аавна. Тодорхой хэмжээний бас ерөнхий мэдлэгтэй төсөөлөлтөй болж авнаа гэж ойлгох хэрэгтэй шүү. Тийм учраас эдгээр асуултуудыг чиглүүлэг болгож ер нь орсон. За тэгэхээр бид нар бүгдээрээ монгол хэлний багш нар. За зарим нь ч бол мэрэгжлийн монгол хэл уран зохиолын багш нар байгаа. Зарим нь бол сонирхлоороо ч гэдэг юм уу ажил амьдралын хэрэгцээ шаардлагаар бол монгол хэл бас зааж байгаа. За ийм зүйлс бол байгаа. За тэгэхээр мэдээж хэл заана гэдэхийн тулд тодорхой хэмжээнд хэлний суур ерөнхий зэгцтэй ойлголттой бол байх хэрэгтэй. За тийм учраас нэг товчхон хэлний тухай ер нь суур ойлголтуудыг та бас өгчөө гэдэг гол ярианыхаа ихэнд бол оруулсан байгаа. За тэгэхээр хэлний тухай ярихад хэлний мөн чанар гэдэг зүйлийг бол ярьдаг. За тэгэхээр хэл маань өөрөө бол үндсэн 4 шинж чанартай гэж үздэг. За тэгэхээр энэ дээр бол дөрвөлнгийн жагсаагаад бичсэн байна. Нэгдүгээрт бол утга дамжуулах чанартай, хоёрдугаарт санамсаргүй буюу дурын чанартай,
За 3 дугаар бүтээлч чанартай. За хамгийн сүүлд хийсвэр чанартай гэсэн дөрвөн шин чанартай байна. За хэдүүлээ энийг товчхон нэг нэгээр нь танилцъя. За хамгийн эхнийх бол утга дамжуулах гэж байгаа. За бид нар бүгдээрээ мэднэ. Бид нар хэлээр ямарваа юмс үзэгдэл, за эсвэл одоо юу гэдгийг санаа бодол, ямарваа нэг үүлийн хүрээг те тогтсон утга бүхий тэмдгээр болол илэрхийлдэг гэж үздэг. Жишээ нь бид нар сарнаа гэдэг зургийг харлаа гэхэд мэдээж энэ сарнаа байна л гэж шууд хэлнэ тийм ээ. Нохоо байна, ширээ байна, үзэг байна гэж мэдээж хэлэхгүй тодорхой. Тэгэхээр энд бол тогтсон утгатай тогтсон одоо тэмдэг нэртэй ийм болов байх нь тий. За эсвэл одоо юу гэдгийг жишээлбэл англи хэлний тий одоо өнгөрсөн цагийг бүтээе гэхэд тодорхой ED гэдэг нөхцөл авдаг тийм үү. За энийг бол автоматар одоо үйл үгнээр ингэж заалгана гэж бол ерөнхийд нь бол мэдчихэдэг. Тэгэхээр энэ тэмдэг маань тодорхой утга дамжуулт юм байна. Тодорхой тэмдгээр илэрдэм байна гэдгийг бол ойлгож болох. За энэ маань бол эхний чанар байна. За хоёрдугаар тэлд бодвол өөрөө санамсаргүй буюу дурын шин чанартай байдаг. За энэ дээр нэг жишээ хэлэхэд бол ер нь бол үг илэрхийлж байгаа зүйлтэйгээ бол тэр бүр ер нь бол холбоотой байдаг гэж үздэг. За жишээлбэл бид нар нохоо гэдэг зураг хараад нохоо гэдэг текст үг бичлэх энэ хоёрын хооронд ямар ч холбоо байхгүй гэсэн. За эсвэл одоо янз бүрийн хэлүүд дээр нохоо гэдэг үгийг шал өөрөөр хэлж авах жишээтэй тий. Англи хэлэн дээр dog гэж юм, испани хэлэн дээр perro гэж юм тий. Герман хэлэн дээр хүнд гэж юм. Монгол хэл дээр нохооч гэдэг юм. Тэгэхээр энэ дээр бол ямар ч холбоо байхгүй буюу санамсаргүй шин чанартай гэсэн утга бол илэрхийлэх. За мөн хэл маань бол бас олон хэлбэртэй байна. Ганц аман болон бичгийн ч гэдэг юм уу хязгаарлагдахгүй тодорхой бас тохионы хэл орж ирдэг. Тэгэхээр тохионы хэл бол бас хэл бүрээсээ шалтгаалаад өөр тэмдгийг өөр одоо дурын тэмдгээр илэрхийлэх бол бас боломжтой байдаг гэсэн. За 3 дугаарт бол хэл бүтээлч чанартай буюу хэлний хамгийн одоо бас чухал шин чанар гэж бол хэлдэг. Өөрөөр хэлбэл бид хизээж хэдийд ч хаанч ер нь яаж ч байдлаар ямар ч байдлаар шинэ үг хэллэг өгүүлбэр бол үүсгэж болдог. За жишээ нь энэ англи хэлэн дээр одоо this is the house гэдэг энэ өгүүлбэрийг цаашаа бол дэлгэрүүлээд хэдэн ч янзаар бол хэлэх боломжтой байдаг. За мөн энэ дээр монгол хэлний нэг жишээг хэлэхэд бол монгол хэлний бөө гэдэг язгууртай үг байлаа гэхэд цаашаа маш олон үгс бол бүтээх боломжтой. За энэгээр бол хэлний бүтээлч чанар бол илэрч байна гэж ойлгож байна. За дөрөвдүгээрт бол хэл маань хийсвэр шин чанартай гэж үзнэ. За өөрөөр хэлбэл хүмүүс бид нар тий өнгөрсөнд болсон болон ирээдүйд болох зүйлсийн талаар бол чөлөөтэй ярилцах бол чадамжтай байдаг. За жишээлбэл Альберт Айнштейн гэдэг хүн ийм хүн байсан ингээд өнгөрсөн цаг дээр ярих тий. За эсвэл одоо нэг тодорхой гоё ид шидийн ч гэдэг юм уу, үлгэрийн ч гэдэг юм уу тий. Зүйлийг төсөөлөөд ярих ийм чадамжтай байна. За эсвэл одоо юу гэдгийг өнгөрсөнд тий одоо өчигдөр бид нар дэлгүүр явлаа гэж хэлэхэд өнгөрснийг бол шууд илтгэж явах жишээ тий буюу хийсвэр шинжтэй чанар маань бол энэгээр илэрч байна гэж бодлоо. За энэ бол хэлний үндсэн дөрвөн шинж чанараа гэж үздэг. Тэгэхээр энийг бол хэл зааж байгаа хүн бол ер нь бол тодорхой хэмжээнд бас мэдэх нь бол чухал байдаг. За дараа нь хэлний тухай мэдэх чухал зүйл бол хэлний тогтолцооны талаар бол ер нь хэл зааж байгаа хүн маш сайн мэдэх хэрэгтэй байдаг. За тэгэхээр хэлний тогтолцоо буюу хэлийг бүрдүүлж идэг 6 үндсэн төвшин байдаг гэж бол үздэг. За хамгийн нэгдүгээрт бол авай дуудлага буюу авай зүү, авайлбар зүү гэдэг салбар байгаа тий. За энэ маань одоо хэлний дуу авайтай холбоотой, авайлбартай холбоотой тэр зүйлсийг бол судалдаг ийм хэлний үндсэн төвшин байна. За жишээн дээр энэ дээр Монгол англи дандаа жишээ авсан байгаа шүү. За уул гэдэг чинь тий. Энэ дээр ямар үзэгдэл явж байна? За сонсож байгаа хүмүүсүүдээс бас оролцоод явуул их зүгээр шүү. За. Урт богны нэр эмийн ялгаа. За энэ дээр тийм.
Урт богны ялгаа явж байна тий. За дараа нь эрүүл саруул гэдэг дээр ямар үзэгдэл явж байна? Эр эми юм уу? Биш. За аярын байж байна. Тэг үе задгаа үе ч гэж. Хоёр үетэй. Ойролцоогддог. Их шиг зогсохсон юм уу? Тэр Хошоо. үе. За зүйтэй их шиг зогцох яс явж байна тий. Өөрөөр хэлбэл им ихшгээр ихлүүл ардлын үг Энэ их шиг ордог. им их шиг орно тий. Эр ихшгээр ихлүүл ардлын үе эр их шигтэй байна ч гэдэг юм уу тий. За тэгэхээр энийг бол авиа зүү, авиалбар зүүн чиглэл бол судалдаг байна. За дараагийн төвшин бол үгс байж байгаа. За өөрөөр хэлбэл үгийн сан гэдэг лексикон гэдэг энэ чиглэл маань бол судалдаг. За жишээ нь энэ жишээн дээр юу болж ах шиг байна? Ус гэдэг жишээ, dog гэдэг жишээ дээр Үгийг тодорхойлж өгч байна. за үгийг тодорхойлж Үгээр тий. Үгийг Үгийн утга. Энэ одоо Тэсрэг болтгоо юм уу? Тэмдэг нэрээр яаж байгаа юм болоо? Нөгөө нь усны хэлбэрийг зааж өгч байгаа юм шингэн хийм байдлын юм тий. Эсвэл хатууч үлээ. Яг усны физик шин чанарыг тодорхойлж өгч байна. Тайлбарлаад байгаа юм уу? За тайлбарлаж байна тий. За тэгэхээр гадна бас бүлгэлж байна тий. Тодорхой бүлэгт оруулаад эхэлж байгаа утга хэсгүүдийг. За жишээ нь нохоо гэдэг дотроо ийм төрлүүдтэй байж болох юм аа. За тэгээ нохоо гэдэг том одоо юу гэдэг үг дотроо бол орнооч гэдэг юм уу ийм утгын ангилал зүйлчлэл бас явж байгаа шинж чанар явж байна тий. За дараа нь бол утга явж ирнэ. За утга дээр бол одоо за энэ жишээнээс хэдүүлээ ойлгох гээд үзье. За энэ жишээн дээр юу болж ах шиг байна? Монгол англи жишээ. Өөр утгатай үг. Утганы ялгааг харуулна уу? Нэг үг мөртлөө 2 3 утга санаатай гэж бол. За тэгэхээр нэг үг мөртлөө олон утгатай байх боломжтой гэсэн үг тий. За жишээлбэл даганч гэдэг маань юу хэлж байгаа вэ? Жимс юм уу? Иддэг жимс. Ургамал. Тэгэхээр даахтай бол холбоог байх шүү гэн тий. За дараагийнх нь bachelor гэж юу хэлж байгаа вэ? Нөгөө Хэлээгүй эрхтэй. нэг хэлж байгаа. Түүнээс л эрдмийн зэрэгтэй бол холбоог байх шүү гэн тий. За гэх маань үг маань олон утгатай байх боломжтой байх маань тийм үү. За энэ бол утгын төвшин байна. За дараагийнх нь үгийн бүтцийн төвшин гэж орж ирдэг. За үгийн бүтц дээр бол за мөн ялгаа байхгүй үг маань тодорхой бас утга хэсгүүдээс бүрдэх буюу бүтээврээс бүрддэг тийм энийг морфем гэж нэрлэдэг. За тэгэхээр байр гэдэг үгийн үг дээр нэмэх нь илгаа гэдэг одоо дагавар нөхцөл заалгаж байна тийм үү. За тэгэхээр энэ бол үгийн утга хэсгийг бүрдүүлж идэг бас маш чухал хэсэг болоод байх нь. Тэгэхээр энэ бол хэл үл хамааран бас ийм үгийн бүтцийг бол задлаж үзэх бүрэн боломжтой байна гэсэн үг. За дараа нь өгүүлбэрийн бүтц яригддаг буюу за энэ дээр өгүүлбэрийн бүтц дээр юу яригдах вэ гэхээр үгсийн байршил орж ирнэ, дараалал орж ирнэ. За мөн өгүүлбэрийн бас утга маань орж ирж идэг. За тэгэхээр энэ дээр юу болж байна? За энэ нөгөө нэг монгол хэлэнд одоо нөгөө нэг нэр үг хэлж эхлээд үйл үг дандаа үгийн өгүүлбэрийн төгсгөлд байдаг болвол англи хэлэнд одоо яг одоо үеийн эзний дараа шууд үйл үг ордог. Өгүүлбэрийн бүтцийг Өгүүлбэрийн бүтцийг Өгүүлбэрийн маш бүтц. зэрэг юмаа гэдгийг л. За бүтэц харуулж байна. Тий. За түүнээс гадна өөр юу явж ах шиг байна? үгийн дараалал юу хаана байршдаг гэсэн. Энэ нөгөө нэг юу вэ? Нөгөө нэг манайхаар нөгөө нэг өгүүлбэрийн Өгүүлбэр бүтээх зураг башийн үг. Өгүүлбэрийн гишүүдийн ялгаа. Дүрэн болон хэрэглээ талаа ялгаад байгаа юм уу? Гишүүдийн байрлал.
За өгүүлбэрийн Өгүүлбэрийн байр төсөл тэгээд өгүүлбэр өгүүлбэр нь хамгийн хойдолтой пассив маань ус. гэдэг англиар чинь пассив гэж явж байгаа юм шиг. За зүйт англи жишээн дээр бол passive болон active voice явж байна тий. Мгм. Монголоор юу гэдэг вэ? Үйлдэгдэх хэв. Үйлдэгдэх хэв. Үлдэгдэх хэв. Үйлдэгдэх хэв. Хив явж байна тий энэ дээр. Хэв яг үнэ. Хив явж байна. За тэгэхээр энэ бол өгүүлбэрийн хүчит тал дээр бол орж ирдэг байх нэ гэсэн үг. За хамгийн сүүлийн төвшин буюу хэрэглээ гэдэг зүйл маань орж ирдэг. За энийг болохоор pragmatics гэж нэрлэдэг. За хэдүүлээ энэ жишээг бас харъя. За энэ Монгол дээр юу болоод ах шиг байна? Англи дээр нь юу болоод ах шиг байна? Үнтэй харьцаж байгаа юм уу? Энэ гоо. Хүүхдийн яриа байгаа. За хүүхдийн яриа байх шиг Энэ байна. хариулт нэг нь асуулт юм уу? За нэг нь хөөрнөх өгүүлбэр, нөгөөх нь асуух өгүүлбэр. Нэг Хаалттай асуулт. нь хаалттай Ярианы асуулт, болоо нэг нь бичгээр нээлттэй хэлдэг юм уу? нэг нь хаалттай асуултын жишээ. Ярианы Бичгийн болон ярианы хэлний ялгаа. За хэрэглээ зүү гэдэг нь юу хэлдэг вэ гэхлээр хэл гэдэг бол тодорхой одоо контекст буюу хам бичвэртэйгээ тодорхой нөхцөл байдлаасаа шалтгаалаад хэрэглээ нь янз бүр байх боломжтой. За жишээ нь хүүхэд энэ гоогоо байна, эсвэл энэ баба байна гэвэл энэ гэдгээ юугаач хэлж иж байж болно тийм үү? За тэр чихэр гэж бийж болно хүүхэд эсвэл одоо өөрийнхөө ээжийн мемиг гоогоо байна гэж болж байна. Тэгэхээр уртлын контекстыг ойлгох шаардлагатай болж байгааз. За тэгэхээр энийг бол хэрэглээ зүг гэдэг байгаа. За жишээлбэл бас англи хэлнийхэн жишээ харъя тий. За can you come to my party tomorrow гэж юм тий. За маргааш чи миний манай үдшилтэд ирэх үү гэд асууж байна. За тэгвэл yes гэж ирэх гэж байгаа хүн бас нэг юм ардаа хэлнэ. No гэж хэлэх гэж байгаа хүн бас нэг шалтгаан хэлнэ тий. Тэгэхээр энэ ямар нөхцөлд яаж хэрэгжилж байгаа тэр контекстыг мэднэ гэдэг зүйл маань өөрөө хэрэглээ зүг гэдэг зүйл болдог тий. За тэгэхээр хэлний тогтолцоо бүрдүүлбэр гэдэг ийм 6 зүйлийг бол авч үздэг. Тэгэхээр энэ 6 зүйлийн төвшөнд бол хэлийг янз бүрээр ер нь бол зааж сургах боломжтой. За тэгэхээр ингээ хэлний талаар хэдүүлээ ийм болчихж байгаа. За тэгвэл одоо за зин давхар яриад байгаа шүү. За тэгэхээр хүүхдийн хэл ярианы хөгжлийн онцлог гэхлээр за энийг болохоор англи хэл дээр language development гэж хэлдэг. Эсвэл language acquisition гэж нэрлэдэг. За энэ юу юм бэ? Хүүхдийн хөгжилд энэ юу яагаад чухал юм бэ гэдэг талаар хэдүүлээ үндсэн сэдв рүү гаргая тий. За тэгэхээр бид нар бүгдээрээ мэднэ хүүхдийн хөгжилд тий хөгжил за тэр дундаа хүүхдийн эхний 5 жилийн ер нь бол амьдралын туршлага гэдэг бол маш чухал байдаг. За тэгэхээр энд бол хэл яриа харилцаа гэдэг бүр маш том үүрэг гүйцэтгэж хийдэг гэсэн. Тэгэхээр хүний ер нь хүүхдийн хөгжлийн үндсэн нэг 4 за зарим тохиолдолд 5 ч гэж ангилдаг 5 хөгжлийн ай байна гэж бол үздэг л дээ. За одоо юу гэдэг бие бялдар хөдөлгөөний ч гэдэг юм уу эсвэл нийгэм сэтгэл хөдлөлийн талч гэдэг юм уу. За эсвэл тарих танин мэдхүн хөгжилч гэдэг юм уу. За хэл яриа харилцаа гэдэг. За тэгэхээр энэ хэл яриа харилцаа маань бол маш чухал үүрэг гүйцэтгэв. Өөрөөр хэлбэл хүүхэд өөрийнхөө санаа бодлыг, хүсэл эрмэлзлийг, за эсвэл сэтгэлийн хөдлөлийг, өөрийнхөө хэрэгцээ шаардлагыг илэрхийлэхдээ хэл яриагаар дамжуулдаг. За мөн бусадтай харилцах, бусадтай ойлголцох тий. За энэ дээр бол мөн бас хэл яриа харилцааг ашигладаг. За мөн хөдөлгөөн талаасаа болоод ирэнгүүт хэл яриа гэдэг хүний өгүүлэх хэрэгтний маш олон булчингуудыг ажилуулж идэг. За ийм үзэгдэл бол байх нэ гэсэн. За тэгвэл хэл яриа хүүхэд сурнаа гэдэг маань юу хэлээд байгаа юм бэ? Хэл ярианы хөгжлийн хүрээнд ямар чадваруудыг суралцдаг юм бэ гэд хэдүүлээ ярилцъя. За эндээс энэ ихний хүүхэд бол няраа хүүхэд байна тийм ээ. За няраа хүүхэд маань бол ер нь эхлээд бол шууд уйлдаг тий уйлж өөрийнхөө ер нь яагаад байгаа ийгээд байгаагаа илэрхийлдэг. За тэгж жагаад аваа хэлдэг тийм үү. За тэгээ жоохон томроод ирэнгүүтээ яадаг вүлээ?
гангандаг, гунгандаг, шулгандаг ийм процесс бол явдаг тий. За тэгээд жоохон ахаад томроод ирэнгүүтээ хүүхэд маань үг хэлж эхлээд үг холбоод за тодорхой үгийн сангууд бол эрчимтэй нэмэгдэж эхэлдэг. За ингэж явж байгаа сургуульд оронгуудаа тодорхой одоо нийлмэл болон авсарсан нийлмэл өгүүлбэр ашиглаад өөрийнхөө санаа бодлыг илэрхийлэх, за мөн унших, бичих чадвар хөгжих гэдэг юм. За ийм байдлаар явдаг тийм ээ. За мөн одоо бол хүүхдүүд маань бол нэг хэлний орчинд бол өснө гэдэг үзэгдэл бол бас их ховор болж эхэлж байна. Ер нь ихэнх хүүхдүүд айгүй хос хэлтэй болох, за эсвэл олон хэлтэй болох, олон хэлний орчинд өсөж тарних үзэгдэл бол нэлээд бас түгээмэл болж байгаа. За одоо бол дэлхийн нийтэд бараг дэлхийн нийт хүн амын 65% нь бол байлингвал буюу хос хэлтэй гэж бол яригдж байгаа гэсэн. За тэгэхээр энэ хүрээнд бол хүүхэд маань авиагаас ахуулаад, за тохиод зангаагаас ахуулаад унших, бичих гээд маш олон чадваруудыг бол энэ мэтээр бол суралцдаг байх нэ. Тэгэхээр хэл ярианы хөгжил гэдэг дотор бол эдгээр зүйлсийг бол яригддаг байх нэ гэж ойлгож байна. За тэгэхээр яаж суралцдаг юм бэ гэдэг асуудал яригдана. За тэхийн тулд яг ялгаа авахгүй өмнө нь үзсэн тэр хэлний төвшингүүдээ ялангуяа зааж байгаа багш маш сайн мэдэх хэрэгтэй гэсэн. Хүүхэд тэр авианыхаа төвшөнд яагаад байна те? За эсвэл үгийнхаа төвшөнд яагаад байна? Хилцүүн дөрмийнхаа хүрээнд яагаад байна? За тэгээд тэрийгээр ашиглаад тодорхой нөхцөлд тодорхой төвшөнд те яаж харилцаж хэрэглэж сураад байна гэдэг бол одоо хэрхэн суралцж байгааг бол үзүүлдэг байна гэсэн үг. За тэгээд тэгвэл хүүхд яаж суралцах буюу ямар хэлний орчин бүрдүүл хүүхд суралцаад байд юм бэ гэх. За хамгийн нэгдүгээр санах зүйл бол хүн болвол ямарваа нэг вакуум орчинд буюу хязгаарлагдмал орчинд бол хэл ярианы хөгжил явахад нэлээд төвөгтэй байдаг. Өөрөөр хэлбэл бараг суралцдаггүй гэсэн үг. За тэгэхээр хүүхэд бол аль болох харилцах за харилцаа үүсгэх тий холбоо харилцаа үүсгэх замаар бол хэл яриаг бол сурч идэг гэсэн үг. За тэгэхээр хамгийн эхний төвшөнд бол мэдээж энэ одоо хоёр хүүхэдтэйгээ тоглож байгаа байдал байна. Ээж хүүхэдтэйгээ тоглож байгаа байдал байна буюу өөрийнх нь орчинд тойронд байгаа гэр бүлийн гишүүд, тасран хамгаалагчд бол маш чухал үүрэгтэй байна. За ингэж явж байгаад ээж аав мэдээж одоо хүүхэдтэй юу гэдэг ном уншиж өгч байд юм уу, үлгэр ярьж өгөх байдаг ч юм уу тий. За ийм байдлаар бол дэмжнэ. Итгэвтэй итгэхгүй аргуудыг ашиглаад бол дэмжнэ. За мэдээж жоохон сургуульд ороод ирэнгүүтээ унших, бичих тий. За мөн ярих гээд өөрийгөө илэрхийлэх энэ чадрууд руу бол орж эхэлдэг. За бүр том болоод эхлэнгүүдээ маш одоо хэлний төвөгтэй одоо өгүүлбэрийн бүтцийг эзэмших, эргээр дамжуулж өөрийгөө илэрхийлэх, өөрийгөө бас ойлгох, за хэлээр дамжуулаад бас өөрийгөө хянаж сурах ийм чадварууд руу суралцж явдаг гэсэн. За тэгвэл энийг ер нь яагаад анхаарах чухал вэ? Хэл ярианы хөгжлийг ер нь яагаад анхаарах чухал вэ гэдэг талаар хэдүүлээ үргэлжлүүлээд ярилцъя. За тэгэхээр хэл ярианы хөгжил ер нь бол зааж байгаа. За эсвэл одоо яг энэ чиглэлээр одоо хүүхдийн хөгжлөө дэмжиж байгаа та хэд бас эцэг эх ч гэсэн бас байгаа бах тий. Ер нь бас нэг тодорхой ойлголт бол байх нь зөв байдаг. За тэгэхээр энэ юу вэ гэхээр хэл гэдэг бол нэг талаасаа ер нь бол хүнд байглаас заягдсан заяамал зүйлээ гэж үздэг. За хоёрдугаарт бол хэл гэдэг бол ямарваа нэг улс орон соёлоос үл хамааран хүүхдийн хэл ярианы хөгжил эсвэл хүний хэл ярианы хөгжил гэдэг бол нийтлэг шинжтэй гэдэг ийм түгээмэл хоёр ойлголт бол яригддаг. За энэ хүрээнд бол та хэд магадгүй бас мэдж байгаа бох Ноам Чомскийг одоо амьд байгаа Америкийн за хэл шинжээч гэж мэднэ бах. За бас философч гэж хэлдэг тий. За энэ хүний гаргасан бол том онол бол байдаг. Энэ нь юу гэж хэлж байгаа гэхлээр хэл сэтгэхгүй бол хүний оюун ухаан ухамсарт бол анхлан бүрэлдэнэ. За ингэж бүрэлдсэн хэдий ч энэ бол урьдаас тодорхойлогдсон зарчмын дагуу бол ажилладаг гэж үздэг. Өөрөөр хэлбэл бидний биологийн мөн чанар дээр тулгуурлах тий. За энэ зохист болон одоо юу гэдэг хязгаарлагдмал туршлагаар өдөөгдөж хөгждөг зүй тогтолтой гэж үздэг. За энэ хүний энэ онол бол одоо
хүний сэтгэхүй судалдаг, за хэл яриа судалдаг энэ хүмүүсүүд дээр бол маш хүчтэй ийм бол онолоор бол тооцогддог. За тэгвэл энэ маань яг хүүхдийн хэл яриан дээр яаж илэрдэг вэ гэдгийг хэдүүлээ нэг баримт сонирхъя. За тэгэхээр 9 сартай хүүхдэд бол мэдээж өнгө ялгах за өнгийг илэрхийлэх үгийн сан бол хөгжөөг байна. За гэхдээ сүүлийн үеийн одоо хүүхдийн за ялангуяа няраа хүүхдүүдэд одоо нүдний хөдөлгөөнийг хэмждэг аппарат зүйлгээд энэ ямар зүйлийг таньж мэдээд байна, ямар зүйлийг ялгаж сураад байна гэдгийг бол бас тогтоодог болсон. Тэгэхээр хүүхдүүд аль хэдийн бол өнгийг таньж ялгаж сурсан байдал маань бол одоо innate буюу тэр заяамал зүйл маань бол энэгээр илэрнэ гэж илэрхийлээд байна. За дараагийн нэг чухал байр суурь бол хэл ярианы хөгжил бол нэг талаасаа суралцдсан бид нэр орчин тойрноос олж авдсан байнгын хөгждөг гэдэг ийм зүйл бол яригддаг. За энэ нь бол тэгээд харьцангуй юм гэдэг. Өөрөөр хэлбэл өмнө нь нийтлэг бүгд л адилхан юм биш үү гэж ярьж ирсэн бол одоо бол өөр байж болох юм биш үү гэдэг эсрэг байр суурь орж ирж байна тийм. За энэний хүрээнд бол бас маш чухал нэг таамаглал гэхүү онол гэхүү ийм зүйл яригддаг. Өөрөөр хэлбэл бүх хэлнүүд тийм илэрхийллийн түвшиндээ буюу бидний түрүү ярьсан авиа, хилцүү, үгийн сан, утга тийм бие биесээ эрс ялгаатай байдаг тул тэдгээрийн нийтлэг бүхий бүтцийн шин чанарыг тогтооход нэлээд ярвигтай байдаг гэж үздэг. За тэгвэл хэдүүлээ энийг ойлгохын тулд нэг хэдэн жишээ авч үзье. За одоогоор яг хүүхдийн гэхүү ер нь бол одоо хүний хэл яриа, хүний сэтгэн бодох үйл ажиллагаа, за эсвэл одоо сэтгцийн нарийн үйл явцуудыг дэлхийд даяар маш олон судлаачид судалж байна л да. Гэхдээ энэний судалж байгаа тэр судалгаанд нь оролцож байгаа төвөр нь судалгаанд нь оролцож байгаа оролцогчдын болол нийт хувь нь бол ялангуяа англи хэлтэй орнууд дээр төвлөрж байна гэдэг зүйл бол яригддаг. За өөрөөр хэлбэл барууны улс орнууд дээр илүү төвлөрж байна гэсэн. Тэгэхээр бид нар барууны улс орнуудын одоо олж илрүүлээд мэдсэн тэр зүйлээр бусад одоо бүхий л одоо дэлхийн улс орнуудын тэр хил сэтгэх хүч гэдэг юм уу эсвэл одоо танин мэдхүн процессуудыг шууд ерөнхийлж ойлгож болох уу гэдэг асуудал бол яригдана гэсэн. За тэгэхээр Монгол бол мэдээж энэ тал дээр бол судлагдаагүй байгаа. Одоогор бол бас яг энэ талаар Монгол хүүхэд ер нь яаж хэл ярианы хөгжөөд байгаа, хизээ яаж ямар хэл зүйн төрмүүдийг одоо эзэмшээд байгаа, хизээ яаж ямар дохио зангааг ашиглаад байгаа, тэр нь өөр орны хүүхдээс ер нь юугаараа ялгаатай ч гэдэг юм уу, ийм зүйлс бол одоогор бол тодорхой бус байгаа гэсэн. За тэгээ энийг бол хэлэхдээ weird гэж хэлж байгаа. Өөрөөр хэлбэл илүү баруун төвтэй энэ газрууд дээр хийгдсэн ийм судалгаанууд байна гэж үздэг. За тэгэхээр би түрүү хэлсэн энэ бол англи хэлтэй орнууд дээр төвлөрч байгаа гэдэг тийм. За тэгэхээр англи хэл бол одоо бол дэлхийд дээр бараг 7000 орчим. За бас нарийн тойлууд 7500 орчим бол хэл байна гэж үздэг. За энэ англи хэл бол энэний нэг л хэл нь тийм. За тэгэхээр энэтэй холбоотой бол бас маш чухал зүйлсийг бол олон улсад бол ярьж идэг. За энэ юу вэ гэхээр одоогор бол 3 сар тутам бол нэг хэл мөхч байна. За 2100 он гэхэд дэлхийн хэлнүүдийн бараг 50% нь бол мөхөх аюултай гэж бол судлаачид үзэж байгаа. За мөн эдгээр хэлний 40 орчим хувь нь бол тодорхой бус байна гэж ийм судалсан байна. Судалж бол гаргасан байдаг. За тэгвэл энэ маань хүүхдийн хэл яриан дээр юу ямар болоод ороод ирвэ гэдгийг хэдүүлээ авч үзье. За тэгэхээр хүүхдийн хэл яриан дээр хэлсэн би илүү бас англи хэлтэй орнууд дээр төвлөрч байгаа. Мөн бас энтхийг Европын бусад хэл дээр төвлөрч байгаа. Тэгэхээр одоо яг энэ судлаачид мэдсэн зүйл нь юу байна вэ гэхээр эдгээр хэлүүд дээр одоо хүүхдийн хөгжил, хүүхдийн хэл ярианы хөгжилтэй холбоотой зүйлсийг л мэдээд байна гэсэн. Өөрөөр хэлбэл энэ 7500 гаруй хэлний зөвхөн 1.5 орчим хувийн талаар л нэг мэдлэг байна л гэж ойлгож байна гэсэн. За
За тэгвэл энэ маань түрүүний хийсэн би хэл нөгөө өөрөөсөө суралцаж нөгөө байр суурийг суралцаж болдог. За бас харьцангуй гэдэг ойлголт ярьж байгаа тий. Тэгэхээр хэл болгон өөр өөрийн гэсэн онцлогтой бас тодорхой ялгаатай зүйлс бол байна гэж байгаа. За жишээ нь одоо энэ Австралийн уугуул үндэсний хэл гэхэд одоо жишээлбэл 11 авиалбартай байж гин. За эсвэл одоо өмнөд Африкийн Ботсваны хэл гэхэд 100 авиалбартай байж байгаа жишээ тий. За мөн одоо юу гэдэг би түрүү хэлсэн хэл яриа гэдэг дан ганц аман болон бичгийн хэлбэрээр илэрхгүй тохионы хэл гэж маш чухал байр суурьтай орж ирдэг. Тэгэхээр тохионы хэл гэдэг бас Америкийн тохионы хэл эсвэл одоо юу гэдэг Японы тохионы хэл, Хятадын тохионы хэл бүгд өөр өөр. За Монгол тохионы хэл ч гэсэн би бас өөр байдгаа гэж. За мөн өгүүлбэрийн бүтэц хэв шинжээрээ бас ялгарх боломжтой. За жишээ нь монгол хэл бол өгүүлбэрийн гишүүдийн байрлалын хувьд нь эхлээд subject буюу үйл ийц нь яваад дараа нь object нь яваад за хамгийн сүүлд бол үйл үг нь явдаг тий. За тэгэхээр энийг бол залгамал шинжтэй хэл гэж бол үздэг. Өгүүлбэрийн бүтэц нь юм байх юм. За тэгэхээр өгүүлбэрийн бүтцээр бол одоогоор бол нэг 6 төрлийн өгүүлбэрийн бүтцтэй одоо бүтцэд бол бүх хэлнүүд бол хуваагдана гэж бол үздэг. За энэ дээр мөн англиг бас харж байгаа бах тий. Өгүүлбэрийн үйл үг нь бол голтой байна. За Ирланд хэл гэхэд одоо үйл үг нь хамгийн ихэндээ байж байгаа жишээ тий. За энэ Малагасигийн хэл гэхэд бас үйл үг нь хамгийн ихэндээ. За үлийн эзэн нь бүр хамгийн сүүлдээ байж байгаа жишээтэй тий. За дараа нь энэ Амазон мөрний ширэнгэд одоо байгаа бас уугуул үндэсний хэл гэхэд object нь урдаа. За мөн үлийн эзэн байна. За мөн бас энэ Амазон мөрний Надебгийн хэл гэхэд бас object нь урдаа, үйл үг нь хайна гэх мэт. За тэгэхээр энэ дээр ийм ялгаатай зүйлс бас байна гэж байгаа. Тэгэхээр энэ зүйлсийг бол бас ер нь хэл зааж байгаа, ялангуяа хос хэлний, олон хэлний орчинд төсөв томж байгаа хүүхдүүд хэл зааж сургаж байгаа хүмүүс бол бас тодорхой мэдлэгтэй байх нь зүг байдгаа гэсэн. За тэгэхээр хэл ярианы хөгжил гэдэг бол хүүхд дээр бол одоо орчноосоо үйл харгалзан тий. Тэр англи байна уу, япон байна уу, монгол байна уу, өөр өөрийн орчиндөө бол хилээ эзэмшдэг гэж бол үздэг. За тэгэхээр ямар зорилготой юм бэ хэл ярианы хөгжлийг ер нь ойлгох нь тий. За тэгэхээр хамгийн нэгдүгээрт бол хүүхдийн үгийн нөөц болон үгийн хэлбэр өөрөөр хэлбэл тэр хуйлгаад байгаа тэр үүсгээд байгаа тэр зүүрүүд буюу бүтээврүүд тий яаж хөгжиж байгаа тэр үйл явцыг тайлбарлах ойлгох руу бол чиглэж идэг гэсэн. За та энэ графикаас ингээ бас харж байгаа. Хүүхдийн үгийн сан гэдэг 0-5-ны хооронд бол тэр хөгжил нь маш эрчимтэй бол харагдчихэдэг гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ одоо үе дээрх хүүхдийн хэл ярианы хөгжил бол бүний хөгжлийн бас үндэс суурь нь болдгоо гэж бодод үздэг. За тэгэхээр энэ маань бол насанд хүрэх үе хүртэл бол хөгцөөл байдаг байна тий. Гэхдээ хамгийн их хөгжил нь бол 0-5 насны хооронд бол явагддаг байх нэ гэж байна. За тэгэхээр хүүхдийн хэл яриа тодорхой хөгжлийн үе шатын дагуу бол явдаг. Өөрөөр хэлбэл тодорхой дараалалсан одоо үе шатны дагуу бол хөгждөг. За тэгэхээр магадгүй зарим нэг нь хүүхдийн хэл яриа төрөнгүүтэй л хөгжөөд эхэлждэг гэж боддог баг. Гэхдээ хүүхдийн хэл яриа гэдэг бол эхийн хөвлөд байхаас бол хөгжиж эхэлнэ гэж үздэг. Өөрөөр хэлбэл тухайн одоо хүүхдийг тээж байгаа ээж тий хүүхдтэйгээ гэдэг юм уу эсвэл өөрөөсөө гаргаж байгаа тэр хүүхдийн ээжийн одоо хэлний аядлага, айзам, тэмнэл, хөг, өргөлт, зогсолт ч гэдэг юм. Энэ зүйлсийг бол хүүхэд аль хэдийн гидсэндээ байхдаа ер нь бол ялгаж таних тийм чадвартай болцсон байдаг гэсэн үг. За дараа нь эхний 6 хоногоос тий тодорхой одоо авиануудыг бол гаргана. За ингэж явж байгаа 1-2 сардаа тий шулганд ганганах, гунгнах, 6 сардаа шулганаж эхлэх.
За 8 сараасаа шулганаа нь илүү нэмэгдэх тий. За мөн салангад үеийг давтах жишээлбэл юу гэдэг нь ба ч гэдэг юм тий. За 10 сартаа шулганаа нь бас өөрчлөгдөх. Өмнө нь дандаа ба гэд нэг юутай үетэй авиагаа олон тавтаад байдаг байсан бол одоо өөр авианы нийлэмжүүдийг давтаж авах жишээтэй тий. За тэгээ 1 нас орчимд бол анхны үгээ хэлнэ. За 1-ээс 1.5 нас орчим бол 3-аас 50 орчим үгсийг бол хэлнэ. За 2-оос 2.5 настайдаа бол үгийн нөөц нь бол эрс нэмэгдэнэ. За 3 нас орчимдоо бол 1200-аас 2000 үгсийг бол таньж ойлгоно. За 4 нас гэхэд бол хилцүүн дөрмийн бүтцийг бол хинхийг нь бол эзэмшсэн байна гэж бол үздэг. За 6 нас гэхэд бол 100000 үгсийн бол ойлгох хэмжээний ийм байна гэж бол үздэг. За тэгэхээр энэ бол ерөнхий нэг ийм томьёолсон хөгжлийн зөв тогтолцоо байж байгаа. Гэхдээ тодорхой хил хэлнээсээ шалтгаалаад бас өөрч байх боломжтой гэсэн үг. За мөн хэл ярианы хөгжилд нөлөөлөх хүчин зүйлс гэдэг зүйл маш чухал. Өөрөөр хэлбэл хэл яриа гэдэг маань бас шууд үүсчдэг зүйл бол биш. Зарим хүүхэд одоо жишээлбэл юу гэдэг хэлд орох гэж нэлээд мууддаг тий. Зарим хүүхэд бүр хэл ярианы одоо хөгжил бүр тэр жигтэй байхгүй ч байх тохиолдол байна. За тэгэхээр энэ бол илүү бас биологийн шалтгаантай байх боломжтой буюу генетикийн шалтгаантай байх, эсвэл ямарваа нэг одоо эрүүл мэндтэй мэдрэлийн шалтгаантай байх за ийм боломжтой байна гэсэн. За тэгэхээр энэ нөлөөлөх хүчин зүйл бол маш чухал байр суурьтай орж ирнэ. За дараа нь танин мэдхүн хүчин зүйл маш чухал. За би түрүүн хэлсэн хүүхэд хязгаарлагдмал орчинд буюу вакуум орчинд гэдэг суралцдаггүй. Тэгэхээр хүүхэд одоо юу гэдэг нь байнгын телевизтэй ч гэдэг юм уу, эсвэл одоо юу гэдэг одоо энэ ухаалаг хэрэглэх хүнтэй харьцаад байх юм бол хүүхдийн хэл ярианы хөгжил бол маш сул явагдах нэ гэсэн. Тэгэхээр хүүхэд гэдэг бол 0-5 наснда маш юмыг сониучрах, таньж мэдэх ийм онцлогтой байдаг. Гэтэл энэ үед нь хүүхдийг тодорхой юм хязгаарлагдмал орчинд оруулаад ийм байлгаадах юм бол хүүхдийн хөгжил бол маш сул явагдах нэ гэсэн. За дараа нь мэдээж нийгмийн хүчин зүйл орж ирнэ. Өөрөөр хэлбэл ямар нийгэм өсөж торноод байна тий. Жишээлбэл юу гэдэг хотод өсөж байгаа хүүхэд, хөдөө өсөж байгаа хүүхэд. За эсвэл одоо ядуу тий эмзэг давхаргад одоо тэр өсөж торнож байгаа хүүхдийн хэл яриа яах вэ гэдэг. За энэ хүчин зүйл маань нийгмийн хүчин зүйлс рүүгээ бол ордог байна гэсэн. За дараа нь орчны хүчин зүйл гэж бас чухал байр суурьтай орж ирнэ. Өөрөөр хэлбэл бидний амьсгалж байгаа агаар тий дэж ууж байгаа хүнс ч гэдэм үү. Эсвэл цаг агаарч байд юм уу тий энэ бол бас чухал нөлөө үзүүлэх нэ гэсэн. За тэгэхээр ерөнхийдөө бол зөв өсөлт боожлолтой хүүхэд бол 6 нас хүрэхдээ 13,000 орчим бол үгсийн сантай байдгаа гэсэн ийм бол судалгаа байдаг. За тэгэхээр ямар хүүхдийн энэ хэл ярианы хөгжилд юу нөлөөлөд байгаа вэ гэдгийг бас тодорхой бас мэдж ах нь бас чухал байна гэсэн. За тэгвэл энэ сул байвал ер нь ямар эрсдэл дагуулах вэ? Ямар үр дагаврууд авчрах вэ гэдэг асуудал бол яригдана. Тэгэхээр бид нар бол юу гэдэг хүүхдийн хэл яриа бол одоо манай Монголын нийгэмд бол ялангуяа аяндаа л ярьчдээ штэ тий хүүхэд аяндаа л хэлд орчин гэдэг баг нэг тим чих бол ач холбогдол бол өгөхгүй байгаа тохиолдол байдаг. За тэгээд яг хизээ ач холбогддог гэдгүү гэхээр хүүхэдтэй нь одоо ямарваа нэг сурах бэрхшээл илэрэх. Эсвэл хүүхэд нь нийгэмшиж чадахгүй байх ч гэдэг юм. Эсвэл одоо хүүхэд нь ямар нэг зам төлөвийн асуудалд ороод ирэх ч гэдэг юм уу тий. Эсвэл одоо хүүхэд нь уншиж бичиж чадахгүй байх ч гэдэг юм уу тий. Хичээл сурлагатаа хоцрох ч гэдэг юм уу. Ийм үед нь энэ чи юу болоод байна гэж гайхаж эхэлдэг тий. Гэтэл энэний чинь ард нь бол хүүхдийн хэл ярианы хөгжил гэдэг тэр 0-6 нас нь тодорхой бас хөгжил нь хэвэн явагдчих гэдэг зүйл маань маш чухал орж ирнэ гэсэн. За тэгвэл энэ сул байвал юу болох юм бэ гэхээр за хамгийн нэгдүгürt бол хүүхдийн боловсролд маш хүчтэй нөлөөлдөг. За энэ дээр бол энэ би дандаа судалгааны баримтууд ярьж байгаа шүү. За тэгэхээр 5 настай
үеийн хүүхдийн үгийн сангийн баялаг одоо сургуульд бэлэн байдал болон боловсролыг үнэлэх ер нь бол гол шалгуур болдог. Өөрөөр хэлбэл тухайн энэ насанд хүүхдийн үгийн сан ер нь хэр их байгаагаас шалтгаалаад хүүхдийн сурч чадах уу, сурч чадахгүй юу гэдэг асуудал бол яригддаг байна гэсэн. За тэгэхээр энэ дээр бол одоо хэл ярианы хувьд юу гэдгийг харилцааны чадварын хувьд хоцрогдож байгаа тийм дэмжлэг шаардлагатай хүүхдүүд бол хөвчлэн бол унших, бичих ийм бэрхшээлтэй бол тулдаг гэсэн. За дараа нь бол хүүхдийн зан төлөвт бол хүчтэй нөлөөлдөг. За ялангуяа энэ дээр бол 7-оос 14 настай хүүхдүүд дээр төвөр болгоод судалсан байдаг да. Тэгэхээр энийг нь цааш шалтгаан нь юу байвэ гэдээ үзсэн чинь хүүхдүүдийн 3-ны 2 нь бол хэл яриа харилцааны одоо бэрхшээлтэй, хоцрогдолтой байх магадлал бол өндөр байсан байна гэсэн юм судалгааны бол үр дүн гарсан байдаг. За тэгэхээр тухайн насандаа хүүхэд өөрийнхөө хэрэгцээгээ илэрхийлж чадахгүй байх, эсвэл бусдад өөрийгөө ойлгуулж чадахгүй байх, за нийгэмшихгүй байх за ийм тохиолдол бол зан төлөвийн бас ноцтой асуудлууд бол гарч ирнэ гэсэн. За та бас мэддэг бах хүүхэд жишээлбэл хожуу хилд ороод эхлэнгүүд айгүй их одоо буруу зуршлуудтай болдог. Жишээлбэл юу гэдгийг хумсаа мэрдэг ч гэдэг юм уу, урууга их хөхөөд байдаг ч гэдэг юм уу, эсвэл юм айгүй их жажлаад байдаг ч гэдэг юм уу, айгүй их орилж хашгичаад байдаг ч гэдэг юм уу эсвэл одоо хүүхэд чимхээ зодоод байдаг ч гэдэг юм уу иймэрхүү асуудлууд бол цаад шалтгаанаас энтэй холбоотой байх нэ гэсэн. За дараа нь сэтгцийн эрүүл мэндийн асуудал. За би бараг ярьчих шиг боллоо. Хүүхдийн хэл ярианы хөгжил сул байвал хүүхдийн сэтгэл хөдлөл, нийгэмшил, зан төлөв дээр бол бас хүчтэй илэрнэ гэсэн. Өөрөөр хэлбэл хүүхдэд хангалттай өөрийнхөө сэтгэлийн хөдлөлийг илэрхийлэх үгийн сан байхгүй, эсвэл хангалттай тэр дохооны зангааны одоо илэрхийлэмжүүд байхгүй бол хүүхд сэтгцэн эрүүл мэндийн асуудалтай шууд тулна гэсэн. За жишээ нь энэ дээр нэг бас нэг үр дүнг дурахад одоо хүүхд тодорхой насндаа хуруугаараа зааж чадахгүй байх юм бол тэнд ямарваа нэг харилцааны бэрхшээл ард нь байна гэж үздэг. Тэгэхээр хүүхдийн дохой зангаа хүртэл хэл яриа гэдэг дотор орж ирдэг байх нэ гэж ойлгож байна. За дараа нь хүүхэд томроод ирэнгүүт мэдээж тодорхой хэмжээний нийгэмд ажил хөдөлмөр эрхлэнэ. Гэхдээ энэ дээр бас ажил олгогчдоос 47% нь харилцааны чадвар султай хүмүүсүүдийг ажилд авдаггүй гэсэн юм судалгаа байдаг. Эннийхэн шалтгаан юу авэ гэдээ үзсэн чинь бас хэл яриа харилцааны чадвар бол сул байна гэж бол үзсэн байдаг. Өөрөөр хэлбэл өөрийгөө илэрхийлж чаддаггүй, бусдад ойлгуулж чаддаггүй За мөн бас бусдын хэлж байгаа, ярьж байгааг ойлгох чадвар сулж байдаг юм уу За энэ маань бол эднэр маань бол илүү бас энэ ажилгүйдэл гэдэг дээр бас орж ирж байна гэдгийг бол гаргасан байдаг. За хамгийн сүүлд бол гэмт хэрэг дээр бас холбогдно. Өөрөөр хэлбэл энэ дээр бас хэрэг төвөгт орооцолтоод байгаа одоо залуусын 65% нь бол бас цаана ар талдаа харилцааны бэрхшээлтэй доголдолтой байх талтай байна гэдэг ийм судалгааг бол гаргасан. За тэгээ эндээс ингээд дүгнээд хэлбэл хэл яриа гэдэг бол хүний одоо хөгжлийн бол маш чухал хүчин зүйл бол болдог байх нэ. Энэ бол баг хүний эрүүл мэнд сайн сайхан байдлыг тодорхойлох чухал үзүүлэлт бол болдог байна гэдгийг бол бид нар ойлгож болох нэ гэсэн. Тэгэхээр тодорхой одоо хөгжлийн үе шат дээрээ хүүхэд тодорхой тэр хөгжлийн процессоо эзэмшихгүй байна гэдэг бол тэр хожуу одоо бага ангид ороод дунд ангид ороод за мөн их сургуульд ороод ажлын байран дээр гараад гэх мэтээр хүүхдийн бүх амьдралынх нь амьдралд нь бол нөлөөлдөг байх нэ гэж ойлгож байна. За уучлаа. За ингээ ерөнхийдөө миний ярих зүйл маань дуусч байна. Тэгээ та хэдээс асуултууд хүлээж авъя. Анхаарал хандуулсанд баярлалаа. Та сонирхолтой хичээл лекц уншсан Дорж Тэрэн багшид баярлалаа.